Stay alive. That's an order. Гэвч эмх замбраагүй байдлын дунд Фалко нурч буй барилгын дор няцлагдах шахахад Рейнерийн колоссал титан аварна. Тэр явж буй тулаануудыг хараад өөрийг нь хэн нэгэн хуурсан гэдгийг гинэт ойлгоно. Фалко Рейнерт туслахаар гүйх гэж оролдогч Рейнер ухаангүй байна. Тэр тусламж хайхаар явна. Порко, Пик 2 Бест Титаныг хамгаалж байгаа энэ үед Эрен Ларагийн хамгаалалтын болрыг хэмлэх гэж оролцоор байна. Гэхдээ тэр болор бараг хагарахгүй. Эрен ялагдах гэж байгаагаа ойлгоод шинэ титан хувирж гаргана. Гэтэл Порко Пик 2 түүнийг зогсоож чадна гэж найдана. Пик тэдэнд тоног төхөөрөмж төлөвлөгөө байгаа гэж хэлээд Левиг Зигтэй өмнөгших нь хийхээс сэргийлэхийг оролдоно. Зигч лавлаж илүү их чулуу шидэж Левиг өдөөдөг. You're exactly right. Фалко Рейнерт туслах хүн хайхаар гүйж яваад магат Габитэй таарна. Марле цэргүүд бомбд дээр цуглаж байхад армийн гинэт колоссал титан болон хувирч Марле флотыг нэг том дэлбэрэлтээр арчина. Леви Бист Тайтны хүзүүх завчиж Зикийг ажиллагаанаас гаргаж дараа нь Габи, Фалко, Магат руу гранат шиднэ. Нөгөө талд Саша Деврес Карлог яг таг буудаж Пакт нээлттэй болгож өгнө. Жон Thunderspear шидэхэд Пак газар унана. Бусад 3 скаут түүнийг татаж амжиж Деврес унахаас аварна. Армийн колоссал титанаасаа гарч хийсэн сүрлээ хараад цочирдно. Fire! Hurry! Жон Пакийг дуусгахаар бэлтэх үед Фалко өөрийгөө сумны өмнө шидэж Жоноос татгалзахыг гуйна. Жон буудна. Гэхдээ алдчихна. Уураасаа юу? Эсвэл өөрийнх нь мэс чанар уу? Ойлгомжгүй. Пик шарахтайч Фалкод яваарай гэдэг. Гэвч Фалко, Габи 2 түүнд туслахаар хамт явна. Эрийн Порко 2-ын тулаан үргэлжилсээр байна. Порко уурлан Эрний гарыг тас татна. Поркогийн сарвуу болрыг гимтээсэн болохыг тэр анзаарна. Яг тэр үед Ханжи бусад скаутууд агаарын хөлгөөр ирж нөхдөө аварна. You came up with one hell of a reckless plan. What, you get possessed by Ervin's ghost or something? To be honest, I wish I had. Порко дахин дайрахаар оролдогч Микаса түүний хөлийг тас цавчна. Боломж олдмогц Эрен Поркогийн гарыг тас татаж Жава Тайтны хүчийг ашиглан Ларагийн болрыг бут зохиж доторх цусыг нууна. Ингэснээр Warhammer Тайтны хүчийг шингэн авна. Габи Фалко 2 үүнийг харж цочролд орно. Порко өөрийгөө дараагийн хоол байх нь гэж бодож байтал Рейнер Габи Фалкогийн орилохыг сонсоод үхмээр байсан ч хуягт титан болон орж ирэм түүнийг аварна. Ингээд Эрен Рейнер 2-ын 3 дахь раунд эхэлнэ. Одоо Эрен 2-оос тэгээр илүүрхэж байна. 8 дугаар анги Эрнийг хатууруулсан нудраг Рейнерийн хуягт титаны эрүүг дэлсэж эхлэхээр нээлтэнэ. Поркогийн Жава титаныг өөр дээр нь ашиглахыг болиулахын тулд Рейнер арай гэж хаач чадна. Дараа нь Эрен титанаасаа гарч Рейнерийг алах хүч хөрөхгүй байгаагаа хүлээн зөвшөөрнө. Микаса ч мөн ухрахаар шийднэ. Скаутууд агаарын хөлөг рүү ухрахад Жан Дороос хамгаалах тушаал өгнө. Габи энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй буу шүүрч аваад агаарын хөлөг рүү гүйж араас нь ядарсан Фалко дагна. Эрен Микаса 2 хөлөг дээр гарч ирэхэд Леви таата биш угтана. Face. I used to see it on the rotten shits I met in the underground. Never thought I'd see it on you. Тэр Эрнийг хүлж, Эрен тайван байж бүхнийг загталдаа бичсэн гэж хэлнэ. Жан нислэгийн бэлтгэлийг хянаж байх үед цэрэг хөлөг бэлэн болсныг мэдэгдэнэ. Тэгээд тэр Кони Саша нартай хамт сууна. Флог хүн бүрийг шин Элдиан эзэнт гүрний том ялалт гэж уухайлна. Харин Жан олон хүн дахин өгснийг бодоод сэтгэл нь онцгүй байна. Габи хөлөг рүү даган гүйсээр Фалко түүнийг болиулах гэж оролдоно. Гэхдээ тэр скаутууд бүхнийг сүйдэглэе гэж бодож бууж өгөхгүй. Тэр нэг харуулыг буудаж ОДМ гэрийг нь ашиглаад хөлөг дээр гарна.
Фалко ч түүнийг ганцаарангийн орхихгүй гэж зууралдан дагна. Доороос Кольт буцгиж хашгирна. Яг дээш гарахад Габи Сашаг буудаж орхино. Жан Габи хоёр буунд тулалдаан эхлүүлэх гэж байтал Фалко Габиг түлхэж унгааж Жан буудахтаа алдчихна. You so loud. Are we eating soon? Эмх замраагүй байдал донд скаутууд Габи Фалко хоёрыг нүдэж эхлэхэд Жан Конинаар Сашад туслахаар гүйдэгч оройтсан байна. Саша аль хэдийн нас баржээ. Флок тэднийг шидэж хаяхыг хүсэгч Жан хүүхдүүдийг алахгүй гэж татгалзна. Магад Габи Фалко хоёр алга болсныг мэдээд Пактай ярилцсан. Пак Зекийн дагагч нэгэн цэрэг Габиг Порко дээр аваачсан талаар мэдээлнэ. Тэр сахал нь хит хиймэл харагдсан учраас шууд таньжээ. Хөлөг дээр Габи Элидианчууд л тэднийг ална гэж зүтгэн. Гэхдээ Жан түүнд энэ үгийг өөрт нь хэл гэж хэлнэ. Тэгээд тэднийг эрен дээр аваачна. Зек ч бас тэнд байгааг хараад Габи Фалко хоёр итгэж чадахгүй. Энэ Бест Титэн чинь яагаад энэ бүхнийг сүйтгэсэн хүнтэйгээ зүгээр сууж байдаг юм бэ? Хэний Зекээс төлөвлөгөө хэр явааг асуухад Зек ихэнх нь хэвэн гэж хэлнэ. Ийхүү Зек скаутуудтай хамтарч ажиллаж буйн ил боллоо. Тэдэнд тайлбар их байна. Жан төлөвлөгөө нь Warriors-ыг барьж чадаагүйгээс нурсан гэж уурлана. Зекийн дагагчдын нэг бурууг хүлээнэ. Леви Зек рүү дахин хутга шидэх шахагч Зек инээмсэглэн тойрно. Бид Марлегийн дээд давхрах флот бомбтыг сүдгчихсэн. Энэ бидэнд багч гисэн хугацаа өгнө. Микаса Армин нар Сашагийн цогцыг даган сууж байхад Рейнер Конни нараас Сашагийн сүүлчийн үгийг асууна. Мах гэж сонсоод тэр инээд алдна. Саша хоолнд ямар их дуртай байсан нь бодогдно. Гэвч тэр даруй шаналлаасаа болж нүрээ чангална. Жан харин огт инехгүй. Тэр Сашагийн үхэлд эрнийг буруутгана. Та нар нууц хадгалж чадах уу? Би сая офицерын агуулгаас хоол авч идчихлээ. 9-р анги 3 жилийн өмнөх дурсамжаар эхэлнэ. Армийн өгүүлж байна. Тэр үед Марли хөлөг Парадын арал руу ойртож ирсэн байв. Анхны багтай холбоо тасарсны дараа Ахмад дахин цэргүүд илгээхээр завдах мөчөд Эрнийн атак титан тэдний хөлгийг тоглоомын зав шиг өргөж авна. Ганы хэв маягаар Хаанжи бас гарч ирээд Парадид татавдын морил гэж хөгжилтэй мэдчилнэ. Тэр нөгөө нэг Марли хүнийг барьцаасан байсан. Maybe you should be more polite, unless you want to piss off the Titan looming behind you. Ханжи тэнгэрийг тойрон нисэх хөлгийнхөө тухай хүүхэд чиг баярлан ярих бол яа Лена. Онион Кабаннуур Марлегийн цэргийн хүч дэлхийн бусад улс орнуудтай хийдэг дайнаа болж Паради руу бүх анхаарлаа чиглүүлж байгааг тайлбарлана. Яа Лена бүр Зекийг бурхан шиг уулцсан гэж шүтэн биширнэ. Дараа нь Ханжи Паради дээр хүн бүрийг Зекийн том төлөвлөгөөний талаар мэдээлнэ. Энэ төлөвлөгөө нь үндэслэгч Титан болон хааны цустай Титан хэрэгтэй. Эрен эндээс үг авчулж Дина Фриц буюу Смайлинг Титаныг хааны цустай хүрснээр Титаны хүчээ нэг удаа ашигласан тухай сануулна. Леви Эрен энэ бүхнийг нууцлсанд уурлана. Эрен Парадигийн ирээдүйд аюул учрах вэ гэж санаа зовсон учраас тэгсэн байв. Хаанжи шин Марле сайн дурынхныг хамгаалалтанд ашиглах хэрэгтэй гэж бусдыг ятгахна. Цаашид харамсахгүй байгаасай да. Дараа нь Яа Лена болон багийнхан Марлегийн хөлгүүдийг Паради дээр буухыг хуурч сөөрүүлнэ. You all right? We're coming to pick you up! It's the Colossal Titan! Help! Саша шууд Онион Коноос яагаад арьсан тийм бор юм гэж асуух нь зөвхөн түүнд л инээдтэй бараг гомдоомгүй сонсогдно. Дараа нь скаутууд нөгөө нэг сайн дурынхнаас ирсэн гайхалтай тогооч нийгийн ачаар олон улсын хоолтой танилцсан. Саша далайн хоолнд бүр дурлаж нэг жинхэнэ ур чадвартай тогооч гэж магтан бүр наймалж идэхт нь нүүр улайлгана. Slow down! Армин аян дундаа бууны бай онох дасгал хийж байх үед Ханжи Марле инженерүүдтэй ажиллаж эхлээд эхэндээ хэцүү байсан ч одоо илүү дээр болсон гэж ярина. Микаса тэдэнд дэлхийд бид мангас биш гэдгийг ойлгуулахын тулд цаг хэрэгтэй гэж хэлнэ.
Энэ бүхний дундуур Армин Сашаг алуусныг дахин санаж, эрнийг ойлгохоо болсон гэдгийг хүлээн зөвшөөрнө. Одоо өнөө үе рүү шилжихэд хүн бүр агаарын хөлөг дээр буудуулж нас барсан Сашагийн гашуудлыг хуваалцаж байна. Жан Коны хоёр гунигтай, Нийч гунигтай. Түүнийг нэг Элдиан цэрэг Марлей хүний оршуулгын газарт оцсны төлөө уурсан бүсгүй балавдаг. Гэтэл Кони Жан хоёр түүнийг хамгаалж Ниби түүнд хідэн сайхан хоол хийж л өгсөн гэж итгэж ядна. Саша аавынхаа хоолыг хамгийн их үнэлдэг байсан. Хүссэн үед нь манайхаар ирж идэж байгаарэ гэж нийт эдэнд хэлнэ. Энэ мөчөөс хойш элдианчуудад муу хандах байхаа болсон мэт санагдана. Дараа нь Леви Зикийг нууц байршил руу хүргэж яваад Зиг эрентэй уулзаж болох уу гэж асууна. Леви үүнд эргэлзэх шалтгаангүй гэж хэлнэ. Зиг түүнд битгий ингэж ширтээд бай гэж гуйна. Бүр Титанч Левигээс айдаг юм шиг харагдана. Анти Марле сайн дурынхан Титаны серумээ бүхэлд нь хүлээлгэн өгнө. Гэвч Пиксус аюулгүй байдлын үүднээс тэднийг түгжихээр шийднэ. Тэдний өгсөн зэвсэг Альдиан ардад эргчөлөө авчирна гэж хэлсэн ч иймэрхүү байдаг. Зиг бас том ойд байлгагдана. Энэ нь хэрэгтэй бол түүнд занг тавихад тохиромжтой газар. Габи, Фалка хоёр шоронд хоригдож, Габи уур хилэндээ автан солиордог. Энэ хооронд аримны ярьж байсан хүн нь Энни байснаар ил болж огт сонин биш мэт өнгөрнө. Эрен дахин шоронд орсон ч ялахын тулд тэмцэх хэрэгтэй гэж өөртөө үгэлсээр түүний нүднээс энэ бүхэн дуусаагүйг ойлгоно. Далаачид, цэргүүд, энгийн иргэдгээд бидний сүйтгэл ялгуургүй байсныг энэ анги тод харуулна. 10 дугаар анги. Эрен шоронгийн өрөөндөө талент ширтэн тэмц гэж дахин шивнэхээр эхэлнэ. Ханжи орж ирээд тэр хинтээ тэмцэж байгаа вэ гэж асууна. Эрен яриа хөрөө сонсох сэтгэлгүй тул шууд яагаад тэд энд байгаа юм гэж асууна. Ханжи түүний шин үсний засалтыг магтах гэж оролдогч Эрен орилж түүнээс юу хүсэж байгааг нь асууна. Чи 2 удаа тэмц гэж хэлсэн. Тэгэхээр 2 удаа тулалдах гэсэн үг үү? Эсвэл 2 шаттай нэг л тулаана уу? Does that mean you'll fight 2 fights or 1 fight with 2 rounds? 2 жилийн өмнөх рүү буцвал скаутууд Яалина болон Антимарле сайн дуурайхны хамт Парадын арлын шинээр нээгдсэн бомбт дээр байна. Тэд Хизүүгийн Кёми Азумо бата уулзна. Удаа өмнө нь дарс асгасан тэр хүмүүс Кёми Микасагийн бугуун дээрх сүлтийг таньж Микаса өвөг дээдсээс нь үлдсэн шивээсийг харуулна. Кёми түүний их нь өөрийн шогун угсаанаас гаралтайг тайлбарлана. Тэр шогунгийн хүү эрт урд Парадид ирсэн байдаг бөгөөд Микаса бол сүүлчийн үр удам нь юм. Чухамдаа чи гинэд хааны удмын хүн болсныг мэдхтэй адил. Цэргийнхэн өөр усууд оршдог гэдгийг ойлгох гэж хичээж байхад Пиксис зүгээр л амаа тат сонс гэж хэлнэ. Тэдэнд маш их сурах зүйл бий. Дараа нь Хистория Микасаг мөн цусан холбооных нь ачаалалтай гэдгийг мэдээд тайвширдаг. Ийм зүйлээр ойртдог нь үнэхээр төгшүүртэй. Кёмита яр. Энэ нь Марлед хамаарах зүйл биш. Тэр өөрөө олж авчээ. Зекийн том төлөвлөгөө хэд хэдэн алхамтай. Рамблингийг турших, Бест Тайтана хааны цустай хүнд буюу Хисториад шилжүүлэх тухайч багтсан. Гэвч Эрен үүнд огт дуртай биш. Одоо өнөө үе рүү буцвал Ханжи Эренийг шоронд тайвшруулахыг оролдоно. Эрен Warhammer Татаны хүчээр хизээч эндээс зугтаж чадна гэж хэлээд Ханжиг торны цаанаас татаад юу хийхээ харуулна. If you know something I don't, then let's hear it! If you've got something up your sleeve, then tell me what it is! Гадуур гарсан хойно Ханжи өөрийгөө командлагч болсондоо харамсна. Ямар гайхалтай ажил вэ дээ. Хол газар Перм дээр Хистория үүдэндээ сууж байна. Бас жирэмсэн. Нөхөр нь түүнийг дотор орж амар гэж дуудана. Надад маш олон асуулт байна. Цэрэг хинүүд эдгээр асуултад яг одоо хариулаад байх шиг. Түүний нөхөр Хисториатай нэг дор өссөн асрамжийн газар тусалж байгаад дурлсан хүн байжээ. Хүмүүс Хисториаг доогуур гаралтай охин жирэмсэн болсон гэж шоолно. Тэд дар сууж байхад үйлчлэгч нийт нэг шил нэмж өгнө. Арт талд нь төгшүүртэй хөгжим сонсогдож энд ямар нэгэн муу зүйл буцалж байгааг хэлж өгнө. Хатан хүн хань ижээ сонгох эрхтэй. Тэр шалгагдсан нэгэн өөрөө ямар ч хүний гар хөл биш. Скаутууд Эрений талаар санаа зовно. Кони Эрен огт өөр хүн шиг аашилж байгааг анзаарна. Хэрв тэр Зигтэй бүрэн нэгтчихвэл түүнийг зогсоохоос өөр аргагүй болно. Микаса найзсаар байгаа ч Жан бүр итгэлгүй байна. Тэр ч бас Сашагийн үхэлд Эренийг буруутгасаар. Хармын Микаса хоёр Эрен дээр очиж ярилцах хэрэгтэй гэж зөвлөсөн ч Жан үүнд болгоомжтой хандна.
Хэрэв Ирэн аль хэдийн Зикийн талд орчихсон бол тэдэнд өөр төлөвлөгөө хэрэгтэй. Армийн тэдэнд эсрэгээр нь итгэлтэй нэгнийг титан болгож бүх зүйл нурвал Ирэнийг орлуулах нөөц байж болохыг хэлнэ. Маш аймаар бодолч гэсэн бас боломжит нөөц. That he found so damn amusing. Why don't you explain, Mikasa? Холдохгүй гэсэн байрлалтай асар том моддын дунд Леви Зикийг үл итгэх харцаар ажиж сууна. 11-р анги Гэби шоронгийн харуулаас өвчтөй дүр үзүүлж түүнийг шалгуулахаар ойртуулад даавуугаар ороосон чулуугаар зохиж унагадаг. Фалко зогтох төлөвлөгөөнд санаа зовж байгаа ч Гэби нэгч саатахгүй. Яг одоо явах хэрэгтэй. Рейнер Марлей дэмлэгт сэрж Гэби Фалко хоёр хайцсныг гайхна. Тэдэнд юу тохиолдсныг мэдвэл тэр дахиад ухаан алдах нь лав. Гэби Фалко хоёр голын дэргэд шүнжин зогтож түр амс хийхдээ Гэби арын тууцаа гаргасаар байдаг. Тэр түүгээрээ сайн талах шиг харагдмаар гэж бодно. Гэби би буцаад очих бодлого. Зүгээр л Зикээс хариу авах хэрэгтэй гэж хэлнэ. Фалко түүнийг болиулахын тулд тууцыг нь сугалж авна. Гэби уурлаад буцааж авах гэж дайрна. Тэр мөчид Кая гих нутгийн охин тэднийг олж хинбэ гэжээ. Гэртэнд Браусийнхан тэднийг халуун дотноор өгтөнө. Гэби парадын арал дээрх чөтгөрөөд гэж байтал гэж бодож тэдний сайхан сэтгэлийг хүлээн авах гэж тэн гэлзэнэ. Харин Фалко хамаагүй зүгээр л өглөөний цайгаа идэнэ. Exhausted. Maybe you should lie down once you've eaten your fill. Та хоёр маш их ядарчээ. Идээд жаахан амардаа. Эцэст нь Гэби ч бас идэнэ. Гэхдээ үүнийг өөртөө зөвтгөх гэж ядна. Бомбд дээр Кёми Дилай Захаритай ярилцсан тэдний цэргийн ажиллагаа амжилттай болсон тухай хэлнэ. Энэ хооронд Ханжийг олон нийт шүүмжилж Ирэнийг шоронд хийсэн дуурлана. Шиганшины дүүргийн нүүлгэн шилжүүлэх тушаалч иргэдийн дунд түгшүүр тарьж байна. Ханжи 50 байлгах гэж хичээсэн ч хүмүүс илүү ил тод мэдээлэл хүсэж байна. Бидний хийж буй бүхнийг ард түмний төлөө хийж байгаа гэдэгт итгээрэй. Everything we do for the sake of the people. Скаутууд дотор Флок болон бусд нь Ирийн буруу зүйл хийгээгүй түүнийг суллах хэрэгтэй гэж маргана. Ханжи харин төрийн эргэлт хийх гэж байгааг нь огт төвчдөггүй. Тэр тэднийг зогсооно. Ингээд хэсэгчилсэн тайлбарууд, үйл явдлууд өнгөрсөн ба одоо цагийн бүх холбоос нэг дор цугларч байна. Жаахан түр саатуулсан дуучлаарай. Чи өөрийн нэрээ энэ бичлэгийн төгсгөлд гаргахыг хүсэж байна уу? Зүгээр нэг нэр биш, өөрийн хэлхийг хүссэн үгтэйгээ хамт. Хэрвээ тийм бол доорх данс руу 4500 төгрөгийн донешн хийснээр чиний нэр болон хэлхийг хүссэн үг дараагийн бичлэгтээр уншигдана. Мөн 1 сарын турш бичлэг бүрийн төгсгөлд гарч байх болно.